Та бүхний нүр их хөдөлмөр, хичээл зүтгэл, мэрэгжлийн өндөр ур чадвар улс их орны хөгжил цэцгэлтэнд үлэмж их үүрэг гүйцэтгэж байгааг барилгачдын баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна. Энэ удаагийн салбарын ажилтны өдрийг бид барилгын салбар, гамшигын эсрэг хамтдаа урьяан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Жил бүрийн энэ өдрөөр тайлант хугацаанд хийж гүйцэтгсэн ажлаа дүгнэж, ололт амжилтаа тэмдэглэж, тулгарч буй хүндрэл, саад бэрхшээлийн ярилцаж, эх жилүүдэд хийх ажлаа төлөвлөж, санал бодлоо солилцож, гац шийдлээ ярилцдаг сайхан уламжлалтай билээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар барилгын салбар 3 их найд төгрөгийн ажил гүйцэтгээд байна. Энэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26% өссөн үзүүлэлт бөгөөд нийт гүйцэтгэлийн 98.7% нь дотоодын барилгын компаниуд хийж гүйцэтгсэн байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажилтын хүрээнд 9 байршил, 58 хэсэгчсэн талбайд 44 төсөл хэрэгжүүлэгч одоогийн байдлаар 16,671 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж 2,778 нэгж талбайн газрыг чөлөөлөх ажлыг хийгээд байна.